Та мэдгүй бах. Зарим мэдж байгаа. Надаа ийм юм байдгийн. Германы паспорт. Герман иргэшилтэй. 7-8 настай байхдаа манай ээж намайг Герман иргэшилтэй болгосон. Тухайд ерөөдөө баярлж ийсэн. Одоо жоохон эргэлзээ хүрээд эхэлж байна. Яг гэх юм бол зарим найз нар, зарим таньдаг хүмүүс надаас юу асуудаг юм бэ гэх юм бол чи өгснөө Монголд хийгээд байгаа юм бэ. Герман руу буцаа яваач тэ. Тэнд орлоо хамаагүйсэн эдийн засгийн сайхан бла 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 бла. Гэхдээ салхи аяг хүчтэй эргэж байгаа. Би Германд бол нүүхгүй. Би Германд одоо амьдарч ирсэн бол заяа. Монгол руу буцахыг бодох байхаа. За тэгээд Европт амьдарч байгаа хүмүүс бас энийг бодох хэрэгтэй байгаа. За өнгөрсөн 4-8 жилийн хугацааны тренд өргөжлүүлэх юм бол хэр удаан тэнд үлдэх вэ? Твчих үү? Одоо юм улам хурц болно. За улам хэцүү болно. Яг гэх юм бол энэ Европын улс төрчтэй шүү дээ. Сонгуулиар жүжиг хийгээд за тэгээд сонгуул дууссныхаа дараа, эрх мэдэлтэй болсныхаа дараа ард түмнийхээ сонирхлын яг эсрэг үйлдэл хийж байгаа. Дайны араас явж гин, татварыг өсгөж гин. Улсаа бузар, муслим, Африк хүмүүсээрээ дүүргэж байна. За нэмээд хуулийн орчин нурааж байгаа. Европчуудад юу их гэдэг нэ гэвэл Орос холбооны газ нефтний худалдаатай холбоотой байсан дансан дотор хадгалагж исэн бэлэн мөнгө, бонд, үнэт цаас, хувьцаа бүгдийг нь ерөөхдөө битүүмжилсэн. Брюсселст ойролцоо 200 тэрбум евро нэг хин өмчлөлтөг байсан байх юм бол энэ хэний өмч хөрөнгө юм бэ гэх юм бол Орос холбооны хөрөнгийг царцаацсан битүүмжилсэн. Битүүмжлэх царцааж болох юм уу гэх юм бол хуулийн зүгээс эргэлзээтэй. Олон улсын шүүхтэрээ ерөөхдөө Оросууд энэ дээрээ маргалдаж байгаа. Ингэж болохгүй гэсэн. За Оросууд эсэргээрээ Европын хөрөнгийг бас царцаацсан байгаа. Одоо Европчууд юу их гэдэг нэ гэх юм бол битүүмжлэх царцаах нь нэг хэрэг заяа. Хураагаад авах, дээрэмдэх, хулгай хийх нь бас нэг шалгуур. Путин жигнэсээ гэдлэр ээж магадгүй. Путин Украин руу дайрсан буруу гэж одоо бодоод үзье. Торох ёстой гэж үзье. Тэгээ энэ 200 тэрбум еврогийг хураах ёстой гэж үзье. За юу хэрэгтэй байдг юм бэ гэвэл шүүхийн шийдвэр хэрэгтэй байхгүй юу? Би одоо аль талыг ч өмгөөрөхгүй байна. Гэхдээ Европчууд энэ 200 тэрбум евроыг хураагаад аваад өөрийнхөө мөнгө болох гээд үзэж байна. Шүүхийн шийдвэргүй. Ингээ төсөөлөө үзчихсэн. Та магадгүй буруу юм хийсэн байж магадгүй буруу юм хийгээгүй ч байж магадгүй заяа. Гэхдээ засгийн газар та гүтгэж байна. Идрээ чи ингээ хулгай хийсэн. Чамайг торох ёстой. Тэгээ юу хэрэгтэй гэдэг юм бэ гэх юм бол шүүхийн шийдвэр хэрэгтэй байхгүй юу? Хараад тус. Боломжтой бол. За Европчууд яагаад Орос холбоотой шүүхдэггүй байгаа юм бэ гэх юм бол шүүхтэр унах учраас. Шүүхтэрийг ялах байсан бол аль хэдийн шүүхдэх гэсэн байхгүй юу? Яагаад шүүхдэггүй байна гэх юм бол унах магадлал маш өндөртэй байхгүй юу? Яг гэх юм бол энэ Украины дайны хэрэг ерөөхдөө нэлээд заваарсан юм. За тэгээ би энийг дахиад нэг удаа хэлэх хэрэгтэй байх шиг байлаа. За энэ Орос Украины дайн зарчмын хувьд хэн эхлүүлсэн бэ гэвэл Америкчууд. Америкчууд эхлүүлсэн. За тэгээд Европчууд энэ жүжигийг тоглоод тайз нараа бүжгэлээд за Европчуудаараа могоо бариулсан. За тэгээ энэ могоо бариулсан түүхнээсээ хар дарсан зүудлээсээ энэ Европчууд салж чадахгүй болохоор жүжиглээл явж байгаа. Одоо ингээд хэвлэл мэдээлэлээрээ та өнгөрсөн 3-6 сар миний контентыг харсан бол энэ хэвлэл мэдээллийн цаана зөвхөн пропаганда дамжуулагч fake news. За Financial Times Английн сонин хинээс санхүүжилт авч байгаа юм бэ гэх юм бол Европын холбооны ямар нэгэн төрийн бүс байгууллагуудаас санхүүжилт авч байгаа. Энэ Financial Times Европын холбооноос Англи улсын засгийн газараас захиалгатай мэдээллүүдийг гаргаж байгаа. Эднэр одоо ямар пропаганда гаргаж байна гэх юм бол Европчууд энэ Оросын 200 тэрбум еврог хураагаад авахаас өөр аргагүй боллоо. Euroclear дэлхийн тэргүүлдэг clearing үйлчилгээний компани. Юу гэдэг юм бэ гэх юм бол олон улсын худалдааны банкны шилжүүлгийн одоо clearing хийдэг. Тэр юу юм бэ гэх юм бол би мөнгө шилжүүлсэн, мөнгө орсон уугүй юу? Тэ? Орсон нь ороогүй ерөөхдөө нөгөө дансны гүйлгээг баталгаажуулдаг систем. Юу хэлж ирсэн бэ гэх юм бол Euroclear warns of liability risk in confiscating Russian assets. За дэлхийн тэргүүлдэг төлбөрийн систем одоо төлбөр хүлээж авсан үгүй юу баталгаажуулдаг систем. Юу хэлж байна гэх юм бол энэ Оросын хөрөнгийг булаагаад авчих юм бол хураагаад авчих юм бол том асуудал үүснэ. Европын засгийн газрын одоо тэр улс төрчд хэлж байгаа. Эдгээр сонсож гин үү? Сонсохгүй байна. За энэ хэвлэл мэдээлэл гарсныхан дараа араас нь дахиад нэг мэдээлэл гарч ийн. Юу юм бэ гэх юм бол
Hong Kong targets creation of rival to Euroclear. Хятадууд юу хийж байна гэвэл Hong Kongд бас ийм төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх гэж одоо ажиллаа эхлүүлсэн байна. Яагаад тэгж байгаа юм бэ? За. Хятадын банкны системийн Европт 8 хийж байгаа, Америкт 8 хийж байгаа, Африкт 8 хийж байгаа, Өмнөд Америкт одоо South America-д 8 хийж байгаа. Энэ төлбөр тооцооны clearing хүлээж авсан үгүй юу? Ямар газар хийдэг юм бэ гэх юм бол энэ Euroclear хийдэг аахгүй юу? Тэднэрээр дамждаг энэ мөнгө. Тэгээд энэ хүүхнийг санаж гинөө. Орсыг бид нар бутлах ёстой. Тэгхгүй бол бид нар Хятадыг угаасаа барахгүй. Тэгээд CNN дотор угаасаа НАТО-гийн хамтрагч нар Хятад улсын засгийн газартай холбоотой өмч хөрөнгийг ерөөхдөө хураагаад авах ёстой юм биш үү гэж ярьж эхэлж байгаа байхгүй юу? За нэмээд Орос холбооны мөнгийг булаагаад авах гэж байна. За тэгээ Хятадын засгийн газар компаниуд одоо энэс юу ойлгож авах юм? Бурхан байна. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны арт ингэсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи. Чанд борлуулалт дутж байгаа. За, чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За, энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээл доор. За, амжилт нүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор линкэн дээрээ дараарай. За, одоо контент дээр өөрчлөлөө. Манай мөнгийг хизээ нэг цагт эднэр зүгээр хураагаад авчих юм байна гэж ойлгохгүй юу? Окей. За, Европчууд юу хийж байна? Европт мөнгө хадгалж болохгүй юм байна. Европт хөрөнгөтэй байж болохгүй юм байна. Европоос компаниудаа нүүлэх ёстой юм байна. Хадгаламжуудаа цуцлах ёстой юм байна. Үнэт цааснуудаа нүүлэх ёстой юм байна. Гэх мэтчлээ. За 10 сая доллартай, 20 сая доллартай, 100 сая доллартай, тэрбум доллартай хүмүүс одоо юу хийх вэ гэх юм бол shit. Европоос хурдан шиг мөнгө гаргая. China has sought to reduce its dependency on Western financial systems amid growing potential geopolitical tensions and comes as Europe moves to seize 200 billion of frozen Russian assets. За. Хятад улсад одоо юу ихтэй юм бэ гэх юм бол энэ Европоос хараад бус мөнгө төлбөр тооцооны тэгээ clearing гэдэг систем хэрэгтэй байна. Үнэт цаасны хадгалдаг төв, бонд төлбөрийн хэрэгслийг гүйлгээ хийдэг, clearing хийдэг, хадгалдаг төв хэрэгтэй юм байна. За, Euroclear holds 42 trillion. Энэ Euroclear хэр их мөнгийг төлбөр тооцоог ингээд шилжүүлдэг юм бэ гэх юм бол 42 их 80 доллар заяа. Ийм их. За. Тэгээ Европчуудад юу хийж байна гэх юм бол Euroclear-ыг алж байна. Хятадууд одоо энэс мөнгө татчихсан Казахстан, тийм БРИКС-ийн орн, Бразил, Америкчууд бүгдээрээ юу их юм бэ гэх юм бол энэ Европчууд мэдрэл муутай болж эхэлж байна. Шүүхийн шийдвэргүй хөрөнгийг битүүмжилж байна, хураагаад авч байна. Эднэрээс тэгээд мөнгөтэй хүмүүс Лондонд миний орон сууц миний хаус. Лондонд миний бүртгэлтэй компани. Франц байгаа миний хаус. Германд байгаа миний хөрөнгө хувьцаа хадгаламж. Араб сууж байгаа хүмүүс, Африкт сууж байгаа хүмүүс, Аз сууж байгаа хүмүүс, Америкт сууж байгаа хүмүүс, South America сууж байгаа хүмүүс бүгдээрээ энийг хараад oh shit мөнгөө тэндээс гаргая, хөрөнгөө тэндээс зарчээ. За одоо юу болох вэ? Лондонгийн үйл хөдлөлийн хөрөнгийн үн буурна. Парисаас хамгийн их татвар төлөг, хамгийн бүтээмжтэй хүмүүс одоо Европоос гараа авчих واخгүй. За тэгээ Европчууд нэмээ юу хийж байна? Үр тавьж байна. Герман улс одоо 500 тэрбум еврогийн үр тавиад энэгээр юу хийж байна гэх юм бол дайны санхүүжил, дэд бүтцийн хөрөнгө олт. Татвар нэмэхгүй гэхдээ үр тавина. Тэгээ ийм үр тавихын тулд бүр үндсэн хуулиа өөрчлөх гэж явж байна. За тэгээ хоёр нам ерөөхдөө шийдвэртэ хүрсэн. Европ юу хийж байна? 800 тэрбум еврогийн Европыг зэвсэгжүүлэх, дэд бүтцийн хөрөнгө олт хийх гээд төлгөө гаргаж байна. Тэгэхээр Английн хэвлэл мэдээллийн бүр мэдрэл муутай юм бичиж байгаа. Юу юм бэ гэх юм бол how the return of German army could help save Europe.
Германчуудыг буцаага зэвсэг армитэй болох нь явд хэрэгтэй. Окей. Түүх 4 дугаар ангийн түүхийн хичээлд суусан хүүхэд юу мэдэх юм бэ гэх юм бол Германчуудад тийм зэвсэг хүчин арми байх ёстой үгүй юу? Өнгөрсөн 120 жилийн хугацаанд дэлхийн 1-р дайн хин эхлүүлсэн бэлээ. Дэлхийн 2-р дайн хин эхлүүлсэн бэлээ. Германчууд эхлүүлсэн биш үү? Мэдрэл муутай гацтай. Энэ Европчууд бүр яг мэдрэл муутай. Германчууд хамгийн том эдийн засагтай тэднэр бүр ингээд зэвсэг өгчих юм бол Европыг доромжлоод эхэлчихнэ. Энэ зүгээр цаг хугацааны асуудал. За энэ хөрөнгө оологч энийг ойлгож байгаа. Энэ Euroclear-ийн мэдээлэл заяа. Энийг сонсчоод хөрөнгө оологч нь юу хийжийнэ гэх юм бол бондуудыг зарж байна. За 2-3 хоногийн дотор заяа Англи улс, Франц, Герман, Итали, Испани, Португал, Швед, Голланд, Швейцар, Грек улсын засгийн газрын бондын хүүг өссөн. Бүр дэшээ пуужинсан. 1990-ад оноос хойш болоогүй томоохон хөдөлгөөн болж исэн. Та ингэ харж байгаа юм бол энэ Герман засгийн газрын бондын хүүн өсөөл явж байна гэсэн чинь ганцхан өдрийн дотор дэшээ пуужинж байгаа. Германы засгийн газрын бондын үнэлгээ 3 сарын 5-нд юу исэн бэ гэх юм бол ойролцоо бараг 100-тай байсан бол одоо яг par үнэлгээтэй байсан, тэнцвэртэй үнэлгээтэй байсан бол пам 98.6 руу буурсан. За та нар жишээлбэл Норвегийн засгийн газар 10 тэрбум евроор Герман улсын засгийн газрын бонд худалдаа авсан бол дөнгөж сая 1.4% нь байхгүй болсон. За 10 тэрбумын тооцоо хийчихээ. 10 тэрбум энэ 10 сая. Энэ 10 тэрбум. Үржүүлэх нь 0.014. Хэр их мөнгө алга болсон бэ гэх юм бол 140 сая евро алга болсон. Банкуд бас дөнгөж сая маш их хэмжээний мөнгө алдсан. Тэтгэврийн сангууд бас мөнгө алдсан, арабчууд алдсан. Ямар нэгэн байдлаар төлбөр тооцсон Германы засгийн газрын бондор хийж байгаа юм бол эсвэл мөнгөө тэнд хадгалж исэн хүмүүс дөнгөж сая маш их хэмжээний мөнгө алдсан. Тэгээ энэ улам буурал явж байна. За, тэгээ Европын засгийн газрын мэдрэл муутай хүмүүс нь юу ярьж байна гэх юм бол те НАТО-гийн хамтрагч нар хятад улсын хөрөнгийг булаагаад авъя. За, хамгийн том элчин сайдын тэр авгаа юу ярьж байна гэх юм бол бид нар Оросыг барахгүй юм бол яаж Хятадыг барах юм бэ? За, тэгснэ ингээд хятадууд юу oh my god эндээс мөнгөө зүхтах хэрэгтэй байна. Тэ бүтнээр зүхтах хэрэгтэй байна эндээс явъя. За, тэгээ Европчууд те юу гэж байна гэвэл Унгар улс дөнгөж сая хориг тавьсан. Юун дээр хориг тавьсан бэ гэх юм бол Украины дараагийн санхүүжилтийн багц дотор хориг тавьсан. Бид нэр цэрэг явуулахгүй бид нар энэ санхүүжилтийг өгөхгүй бид нар энэ хуулийн төслийг зогсоолоо. Арчлал энэ штэ. Унгар улс тэ Европын хуулийн дотор заасан байгаа эрхээ эдэлж байгаа. Европчууд юу хийж байна гэх юм бол the European Parliament plans to deprive Hungary of its voting rights. Унгар улсыг эрхгүй болгоно гэж байна. Энэ асуудал дээр. За арчлал яаж байна? Европт арчлал яаж байна? Байхгүй болж байна. Тэгээ Европ юу болж байна гэх юм бол тэнд тарих угаацсан дурааку зөндөө байгаа. Тийм дэлхийн дулаарлын скам. Европт явсаар л байна. Америкчууд өнгөрсөө болцсон. Хятадууд анханасаа тэр буушад итгэхээгүй заяа. Станц манц нүүрснийхээ юмнуудаа ингээл барайл явж байгаа. Зүгээр агаарын чанар сайжруулахын тулд салхи нарыг хэрэгжүүлж байгаа штэ. Европчууд юу хийж байна гэх юм бол цөмийн цахилгаан станцуудаа хаацсан, нүүрсэн цахилгаан станцуудаа хааж ийн. Тэгэл ерөөхдөө өөрийнхөө эдийн засгаа золиослж байна. Яагаад? Энэ хартаа Нубийн Гутьеррес дэлхийн дулаарлыг зогсоохын тулд 150 их $80 хэрэгтэй гинэ. Окей. За энэ USAID Америкийн засгийн газрын мөнгө хулгайлсан юмнасаа хэдүүлээ юу мэд сурч авсан бэ гэвэл тэгээ бид хэдүүлээ энэ USAID Америкийн засгийн газрын мөнгөний хулгай мөнгө угаах юунаас юу ойлгож авсан бэ гэх юм бол энэ засгийн газрууд мөнгө хэрэгтэй байна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэх юм бол өлсөд эхэлчихлээ. Нэмж итья. Дэлхийн банк дотор одоо эдгээр бүгдээрээ сандарч байгаа зав. Дэлхийн банкын ажилтан бүгдээрээ одоо өндөр алтан тушаалтанд сандраад эхэлж байгаа. Яагаад вэ гэх юм бол тэнд 41 тэрбум доллар зүгээр алга болсон. Ямар зорилготой мөнгө байсан бэ гэх юм бол дэлхийн дулаарлын эсрэг 40 тусаалаа үзтээ хяналтын нэг ажилтан ороод ирсэн шүү. Энэ 41 тэрбум доллар хайчсан бэ. Тэгээ Европчууд нэмээ юу хийж байна? За 2016 онд байна шүү дээ. Муслимчууд юм их байгаагүй. Муслимчууд тийм хүн амын 4.9% бүрдүүлдэг байсан. 8 жилийн өмнө, за 9 жилийн өмнө. Европын хүн амын 4.9% нь муслим байсан. 2050 онд хэд болох юм бэ? Ойролцоо нэг 15-аас 20%. Европын хүн амын
15-аас 20% муслим хүмүүс болно. За тэгээ тэд нар юу гэдэг? Гэмт хэрэг хийдэг. Тэд нар юу хийдэг вэ? Татвар төлдөггүй. Тэд нараас юу хийдэг юм бэ? Ажил хийдэггүй. Тэд нар юу хийдгийг хүчингийн хэрэг яадаг. Хүмүүсийг алдаг, хүмүүсийг худгалдаг, машинаараа хүмүүсийг дайрдаг, тий. За тэгээ Европчууд юун дээр анхаар тавьж байна? Тий. Шүүхийн шийдвэргүй хүмүүсийн хөрөнгийг хураах гэж авч байна. Өөрийнхөө хамгийн том системуудаа нурааж байна. Хятадуудыг тий зах зээлээсээ гаргаж байна. Германчуудыг зэвсэгтэй болгож байна. Өөрийнхөө хөрөнгийн зах зээл, банк, тэтгэврийн сангуудыг алдагдлалд оруулж байна. Хятадтай алдсах гад эхэлж байна. Европын холбооны гишүүдүүдийг ирэхгүй болгож байна. За тэгээ эндээс ганцхан нэг дүгнэлт байгаа заяа. Би одоо Европт амьдарч ирсэн бол тэндээ бол үл хөлөх авахгүй. Тэндээ урт наслан гэж төлөвлөгөө тавихгүй. Тэндээ тэтгэвртэй тий сайхан насны эц тэндээ жаргалтай суун гэж би найдах ерөөсөө хэрэггүй. Монгол хүн би тэнд амьдарч ирсэн бол заяа. За өнгөрсөн 8-10 жилийн тренд үргэлжлүүлэх юм бол Европт амьдрах боломжгүй болноо. Тэгээд би юу бэлтгэх юм бэ гэх юм бол нутагтаа буцахыг бэлтнэ. За та хэд бас энийг бодоо үзээрэй.